Оройн мэнд хөрөнгө оруулагч наа. За өнөөдөр мөнгө дээр аимшиг хөдөлгөөнүүд болж байна. Хэдүүлээ харцгаая. Гэхдээ өмнөх арилжааны өдөр мөнгөн дээр бүр аимшигтэй юм болсон. Та хэдүүлээ энийг харцгаая. Яасан бэ гэх юм бол $75-оос $83 хүртэл яваад тэгээд ерөөхдөө юу болсон бэ гэх юм бол нэг навс унсан $75 одоо бараг $8 drop. Тэгээд буцаага жоохон recovery хийгээд $80 руу явсан. Тэгээд буцаагаад унжийн hourly chart одоо цагийн chart-н дээр үнслээд ингээ хараад үзэх юм бол хэдүүлээ зүгээр Fibonacci-гийн гаргаад үзчихье. Ер нь бол тэгээ саяны хүчтэй хөдөлгөөн үргэлжлэх юм бол $96 буюу $88-ын таргет байгаа. Хэдүүлээ одоо харах ёстой. Энэ ерөөхдөө энэ циклийн төгсгөл өвгүй юу? Тэгээ төгсгөл мөн байсан юм бол ерөөхдөө эхний таргет бол 0.786 хүрчлээ. Full Fibonacci нэг retraction хаана байгаа юм бэ гэх юм бол $72 дээр байна. Тэгээд доошоо үзэх юм бол ерөөхдөө 66. Тэгээ бүр доошоо юм бол 57. Тэгээ хоёр болох боломжтой юм байгаа. Ерөөхдөө энэ жоох ингээ яваад Fibonacci-гийн бүтэн нэг дээрээ ингээ зогсоод өршөөлөө дээшээ явах магадaltaй. Би бол магадлалын нэг ойролцоо 30-30% гэж үзэж байгаа. Ерөөхдөө өршөөлөө унах бах. Тэ. Миний таамаг хаашаа унах юм бэ гэх юм бол 1.6 эсвэл 2.6 хүртэл. Тэр юу юм бэ гэх юм бол 66 эсвэл $57. За, тэгээ урт хугацаанд ингээ хараад үзэх юм бол daily chart руугаа буцчихъя. Мөнгөний хувьд бол мөнгө бол угаасаа ингэж хөдөлдөг. Тэгээ хэдүүлээ харъя. $56 гэдэг чинь өмнөх $56 энэ 12 сарын таргет юм байна. 12 сарын хавцаа $50 дээр байсан. Ийшээ retraction хийх магадaltaй. Тэгээд хэдүүлээ харъя. За тэгээ энэ ер нь 2011 онтой нэлийн төстэй харагдаж байгаа. Та харж байгаа юм бол parabolic up аимшигтай явсан. Тэгээ энэ дээр хэдүүлээ бас Fibonacci-г харчи. Fibonacci за эндээс эхэлсэн. За Fibonacci 1 72 бүтэн 1.6 гэдэг чинь баг $96 тийшээ явах хутлааха. Ерөөхдөө одоо энэ бол нэлээд exhaustion high байсан баг. За тэгээ хэдүүлээ энэ 2011 оны циклийг харцгаая. Ерөнхийдөө нэлээд төстэй харагдаж байгааз яг энэ үед би ер нь бас өөрөө арилжаа хийж эхэлсэн гэх юм уу да. За тэгээд энэ хүртэл яваад нэг хараад үзэх юм бол full нэг extension ерөөхдөө ойролцоо $949 шууд overshoot хийгээд тэгээд харцгаая. Оргилцэг бүтэн уналт хаб. За тэгээ хаана ерөөхдөө bottom олж чадсан бэ гэх юм бол Fibonacci 1. Тэгээд тэрний дараа ерөөхдөө та нэг харж байгаа юм бол Fibonacci 1.6 хавцаа буцаагаад ерөөхдөө суурь олсон. Тэрнээс хойш олон жил дараалалаараа томоохон бейс хийгээд тэгээд ер нь одоогийн шатна хүрсэн байгаа. Тэгээд сараар нэг хараад үзэх юм бол хэдүүлээ бас энийг арилчи. Энэ бас нэг нүсэр том cup and handle хэдүүлээ ярьж исэн. Тэгээ cup and handle яадаг юм бэ гэх юм бол одоо дандаа тэгин гэж байхгүй. Ерөөхдөө энэ нөгөө cup байна. Тэгээд ерөөхдөө энэ ёроолоосоо энэ аягны ам хүртэл ерөөхдөө хэмжиж за тэгээ энийг ерөөхдөө хоёр нуглаад тэгээ барыг таарч байгаа гэсэн тий. Тэгээд нэг бол нэг дахин ингээ явах боломжтой. Нөгөөх нь бол хоёр дахин гэх юм бол тэгээ бүр солиотой тоон дээр хүрнэ $122. За гэхдээ өнөөдрийн томоохон retraction насаа ингээ хараад үзэх юм бол энэ ерөөхдөө магадл багтай. За тийм учраас хэдүүлээ одоо мөнгнөөсөө жоохон боломжлох хэрэгтэй. Heckler mining, Curve mining дээр хэдүүлээ хувиа айлгдны зараад эхэлсэн, stop loss-уудаа тавьсан. Тийм учраас манай ерөөхдөө багц энэ уналт молт гэх мэт шингаас ерөөхдөө хамгаалтай. Хуцааны арилжаа хөрөнгө олт тийм мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тийм. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөө чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй, community байхгүй. Одоо сайн сонсоорой. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараад чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авч байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар
Тэ ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тэ манаар автна чам дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Тэгээд School community дотор уулзъя. За одоо алт руу орцгоё. Алт бол бас parabolic move дотор явж байгаа. Энэ бас удахгүй дуусна. Гэхдээ мөнгө шиг яг адилхан ийм exhaustion high ерөөсө хийгээгүй мөнгө яасан бэ гэх юм бол хэд хэдэн хоног ингээд бүр ингээд дээшээ пуужиндаа явсан. Алт бол та миний өмнөх видеонод харж ирсэн байх. Алт дээшээ өсөх цаг нь арай болоогүй Fibonacci харах юм бол ерөнхийдөө энэ бүтэн нэг move руу тэ мөнгөний араас ордгийн мөнгө төрүүлээ явна. Тэгээд ингээд хараад үзэх юм бол тэ алт бол энэ 44600 5000 хавцаа хүртэл явал тэгээд үл яах юм бэ гэх юм бол exit хийн тэ тэр ерөөхдөө аль хэдийн заагаад авцсан байгаа. Тэгээ өнөөдөр бас манай багцаас юу хасагдсан бэ гэх юм бол бас нэг өнөөд металл palladium энэ дээр хэдүүлээ өнгөрсөн 7 хоног stop loss-а тавьсан $159 дээр хэдүүлээ хэд дээр орсон бэ гэх юм бол $143. Тэгээд иймэрхүү том parabolic top trade хийх айгүй хэцүү тийм учраас би өмнө бас хэлжсэн stop loss-а тавиараа заавалчгүй те юу хүсэж исэн бэ гэх юм бол palladium ер нь бол дахиад жоохон явах магадaltaй гэж үзээд $150 хэдэн дээр тавьсан. Гэхдээ ингээ харах юм бол Fibonacci full нэг extension хийж чадсан байна. Би юу таамагласан бэ гэх юм бол ойролцоо 1.6 руу явах магадaltaй гэж харсан чи ерөөхдөө чадаагүй юм байна. Харамсалтай. Гэхдээ хэдүүлээ $143 дээр орсон 159-аар зарсан бас хөөрхөн ашиг авсан болохоор энэ дээрээ нэг сүртэй харамсах юм байхгүй. За. Тэгээ одоо хэдүүлээ Curve mining харцгаад би өмнө бас хэлж ирсэн мөнгөний компани хувьцаа уулуурхан компани энэ циклийн мөчөд өнөд металлтай зэрэгцээд хөдлөх магадлал бол бага. Тэгээ энийг бас зөндөө хэлж ирсэн. Тэгээд сонирхолтой юм бэ гэх юм бол энэ Curve mining дээр амар тодорхой харагдаж байгаа 10 сарын үеэр оргил цэг дээр хүрсэн тэр юу байсан бэ гэх юм бол $23 тухайн үед мөнгөний ханш 45 маа хавцаа байсан баг. Одоо мөнгөний ханш буцаагаад унсан ч $70 дээр байгаа. 10 сарын үеэс бараг $30 илүү. Ер нь Curve mining яг одоо зүгээр бэлэн мөнгө хэвлэж байгаа. Хэрнээ Curve mining-ийн хувьцаа өмнөх 7 хоногт бас мөнгөний үн ханш $60 дээрсэн $70 дээр байгаа. Хэрнээ одоо $18 дээр явж байгаа. Тийм учраас хэдүүлээ бас энэ дээрээ боломжтой байх ёстой. Stop loss-уудыг би бас заасан байгаа. Та тэрийг анхаарад яваарай. Heckler mining дээр stop loss байгаа. Curve mining дээр stop loss байгаа. Та stop loss-уудаа тавиагүй юм бол яг одоо тавиараа хэдүүлээ эндээс ашигтай гарна. Тэ ашигтай гарна тэр бол баталгаатай. Тэгээд хэдүүлээ харцгаая. Мөнгөний одоо амьсгаан дууссан үгүй юу? Heckler mining дээр бас яг адилхан зураг 10 сарын үеэр гэхдээ Heckler mining ерөнхийдөө Curve mining-аас илүү сайн хөдөлж байгаа. 10 сарын үеэр $15 дээр байсан бол одоо $20 дээр хэдүүлээ Heckler mining руу ямар ханшин дээр орсон бэ гэвэл $9 дээр орсон. Мөнгө аль хэдийн нэг нугалцсан байгаа. Stop loss-о тавиараа ойролцоо $18 хавцаа байгаа. Миний таамаг юу юм бэ гэх юм бол Curve mining Heckler mining дээр хэдүүлээ stop loss-о trigger болоод тэгээд гарах баха. За дараагийн компани Orla mining. Тэгээд та бас мэдэх ёстой одоо шинэ жил зул сарын дундуур тийм учраас нэг сүртэй хөдөлгөөн volume нэг байхгүй та харж байгаа юм бол volume амар бага байна. Бусад хвцаанууд дээр бас яг адилхан. Тэгээд Heckler mining жоохон уналт авж ийн 14.6 дээр байсан бол 14.2 энэ юунаас болж байгаа юм бэ гэх юм бол мөнгө алт precious metals бүгдээрээ унж байгаа болохоор аргагүй эднэр жоохон дагаад явж байгаа. Манай багц дотор байгаа Tesla харцгаая. Tesla ер нь бол өнөөдөр хөрөнгөний зах зээлч баг зэрэг унжийн өмнөх resistance дээр ирсэн байна. Жоохон доогоор ороод fake out хийгээд үргэлжлүүлээд үүсэх магадaltaй. Гэхдээ юунаас хамаарах юм бэ гэх юм бол энэ QQQ-гаас хамаарна. Тэгээ энд ингээ харах юм бол саяхан ерөөхдөө wipe out нэлээд том drop болсон pivot low тэгэхээр high тэгээ эндээ бас нэг top information mid юм шиг. Тэгээ эндээ бас нэг айгүй хүчтэй pivot low. Тэгээд эднэр бол бүгдээр юу юм бэ гэх юм бол flash out нөгөө сул гартай амхаа хүмүүсийг ингээ зайлуулцдаг дараагийн leg up дахиад уналт сул гартай амхаа хүмүүсийг ингээ зайлуулж байгаа. Тийм учраас энийг ингээд хараад үзэхээр хэдүүлээ бас энэ Fibonacci extension-ыг гаргачих. Тэ low high full extension. За тэгээд энэний
энэ юу хэмждэг юм бэ гэх юм бол энэ өсөлтийн хүч, окей, энерги, худалдаа авалтын тэн захиалга, мөнгө уурсгал, за уналтын хүч. Тэгээд ер нь бол энэ мөчөөс эхэлсэн энэ хүртэл нь илүү хүчтэй байсан. Тэгээ уналтаасаа тийм учраас яах магадлал өндөртэй юм бэ гэх юм бол ер нь бол энэ 647 руу явах магадлалтай. Гэхдээ QQQ-гийн chart S&P 500-гийнхаасаа жоохон илүү эмзэг харагдаж байгаа. Та ингээ харж байгаа юм бол энэ энийг ингээ хараад үзэх юм бол дундын өсөлт нь илүү хүчтэй, илүү энерги сайтай гэх юм уу да. Ингээ хараад үзэх юм бол S&P 500 одоо хаашаа явах магадлалтай юм бэ гэх юм бол энэ 709 хүртэл явах боломжтой. Dow Jones бүр илүү хүчтэй харагдчихсэн. Хэдүүлээ ингээ харцгаая тий. Энэ бол олон улсын мөнгө их орцсон байгаа. Хөрөнгө оруулалтын сан, тэтгэврийн сангийн мөнгө. За тэгээ энэ хөдөлгөөнийг ингээ хараад үзэх юм бол Dow Jones бол энэ дундаа хамгийн хүчтэй харагдаж байгаа. За бас нэг яг хөө мөнгөн дээр жоохон муу мэдээлэл гэхдээ нийнхээ амар сүртэй муу биш. Тэ өсөөл явж байгаа. Алт бол жоохон баг зэргийн correction орж байгаа. Сайн мэдээлэл нь юу юм бэ гэх юм бол манай quantum-ийн хувь цаанууд нь сайхан унжийн хэдүүлээ харцгаая. IonQ тэ ер нь энэ дээрээ хараад үзэх юм бол уналт нь өргөжлүүлэхээр л харагдаж байна. За энэ бол амар хүчтэй уналт retraction. За тэгээ ингээд та хараад үзэх юм бол ер нь бол ийшээ доошоо нилээн зай байна. Ерөнхийдөө 50-day moving average resistance болж таарсан. Тэ энийг буцаагаад барьж авч чадсангүй. Одоо энэ 200-day moving average дээр нэг bounce хийгээд тэгээд ерөнхийдөө өргөжлүүлээд унахаар юм шиг харагдаж байгаа. Rigetti computing харах юм бол тэ бүр ugly тэ nafs dead cat bounce гэхээс илүү муурн зүгээр бицраад явж гин. Тийм учраас амар bearish chart тэ QBTS манай short дотор бас орцсон байгаа. QBTS яг уу арай гайгүй QBTS тэ гэхдээ ингээд хараад үзэх юм бол энэ дээр бас Fibonacci-г гаргачих л та тийм ugly chart super ugly. Тэгээ $45-аас 18 л унаад тэгээд $32 руу явна гэдэг чинь одоо энэ хаваар итгэл алдаагүй хүмүүс яг одоо ингээ итгэл алдчихдаг байхгүй. За тэгээ энэ хаваар хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс бас энэ хаваар ингээ итгэл алдчихин тэгээд ерөөд айгүй хүчтэй уналт дагаа явчихдаг. Тийм учраас энэ дээр нэг сүртэй айхан байхгүй. За манай өөр short юу юм бэ гэх юм бол Bitcoin бас гоё харагдахгүй байна. Энэ 50-day moving average-ийг барьж авч чадсангүй. Тэгээ dead cat bounce гэсэн юм баг байхгүй pat гэд унаад retraction. Тэгээ харцгаая л та. Fib extension. За тэгээд 0.6 эсвэл 0.5 хавцаа хүртэл явчих юм бол тэгээд энд юу харагдж байна гэх юм бол тэ зум ин хийчихье. За унлаа буцаагаад босч ирж үзсэн топ. Тэгээд дахиад унсан, дахиад босгож ирэх гэж үзсэн, унсан. Тэгээд дахиад босч ирэх гэж үзсэн. Энэ бас одоо resistance болсон. 50-day moving average одоо бас resistance болно. 200-day moving average LED-ний хаяа явцсан. Тэгээд 200-day moving average нь low 50-day moving average нь low. Тэгээд энэ RSI index нь бас ингээд буураад эхэлж байна. Тэгээд ер нь бол Bitcoin дараагийн low руу явж байгаа. Тэгээ манай багц дотор бас юу байгаа юм бэ гэх юм бол MicroStrategy-гийн хувьцаа бүр аимшигтай харагдаж байна. Тэгээд энэ target нь юу юм бэ гэх юм бол ойролцоо нэг 110 100 хэдэн доллар. Энд dead cat bounce бүр байхгүй те зүгээр тэ уулнаасаа ингээд доошоо өнгөрч юм. Тэгээд энэ бол өргөжлүүлээд доошоо явах магадлал бол маш өндөртэй. За тэгээд өнөөдөр орой дахиад багцуудаа харж байгаарай. Удахгүй 12 сарын 31-нд болно. Тэгээд хэдүүлээ багцынхаа дүнэлтээ гаргая. Миний хувьд бол энэ жил маш сайн байсан. Бас урт хугацаанд манай групп дотор байгаа хүмүүсийн өгөөж, зах зээлийн өгөөж бас хэд дахин өндөр байх ёстой. Тэгээд баг тий одоо нэг бүтэн жил хамт хөрөнгө оруулалт хийж байгаа өөрийнхөө хөрөнгө оруулалт хийх чадвараа сайжруулж байгаа хүмүүс таад бүгдэнд баярлалаа. Тэгээ эх оны эхний улиралдаа school community-тэй төстэй юм одоо хөгжүүлж байгаа илүү гоё юм гарч ирнэ. Тэрийг би таатай танилцуулах гэсэн ядаж хүлээж байгаа шүү. Тэгээд хамт хөрөнгө оруулалт хийж байгаадаа баярлалаа. Маргааш эргээд уулзъя. Тэгээд 12 сарын 31-ний хүртэл school community-гийн сарын төлбөр
сарын төлбөр $39 руу хямдэрсэн байгаа шүү. Тэгээ он гараад энэ ханш нь өсөн шүү буцаагаад. За. Тэгээ амжууд нэг дээрээ сонирхож байгаа юм бол за маргааш уулзъя. Bye bye. Хэрвээ та манай Эдүрэ Цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн эхний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.